2000 оны 5 сарын 24-ний өөрийн 4 цаг орчим Кёнгидо мужийн Квочонотын төв цэцэрлэгт хүрээлэнд хогны машин ирсэн байлаа. Квочоны оршин суугчид өмнөх өдөр нь гаргасан хогны ууднуудыг цэвэрлэгээний ажилтнууд ачаар ирсэн байсан үе. Хог ачигч нэгэн ажилтан өглөө эрт цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоогоос нэлээд зузаан гялгар уут олж харжээ. Тэр нь хоол хүнсний хаягдал биш хэрнээ дотор нь ямар нэгэн зөөлөн зүйл мэдрэгдэж бас чанга буусан байсан с сэжиг төрүүлсэн байна. Ингиж боосон юм яг юу юм бол гэж бодож уутыг задлаж үзтэл үнэхээр аимшиг зүйл байжээ. Тэр дотор байсан зүйл нь хүний тайрсан шагаа хөлний эсэг байсан юм. Мэдээллийг авсан цагдаа нар газар дээр нь очиод юуны өмнө бусад биеийн хэсгүүдийг олохын тулд ойр хавийн бүх хогийн савыг шалгаж эхэллээ. Тэгтэл удалгүй энэ тэндгүй хүний тайрсан эд эрхтнүүд ээлж дараалан илэрч эхэлсэн байна. Тухайлбал хотын цэцэрлэгт хүрээлэнгийн хогийн савнаас гадна ойролцоох метроны буудал, хоолны үлдэгдэл, хог хадгалдаг сав гэх мэт хэд хэдэн газраас олон эсэг олджээ. Олдсон биеийн хэсгүүд гар, хөл, их бие, гарын шүүн хэсэг гээд төрөл бүрийн тайрагдсан ясмах байсан. Энэ бүх эд эрхтнийг нэгтгээд үзэхэд нэг хүнийх биш болох нь тогтоогдов. Эрэгтэй эмэгтэй хоёр өөр хүнийх байж. Гэхдээ залгуу тохиоллоор ч гэмээр азаарч гэмээр хоёр цогцост хоёуланд нь хурууныхээ үлдсэн байжээ. Үүний ачаар цагдаа нар тэр өдрийн үдээс хойш нас барсан хүмүүсийг хэн болохыг тогтоосон байна. Тэд бол Квочонотын нэгэн орон сууцнд хамт амьдардаг байсан 60 настай эрэгтэй ий болон 50 настай эмэгтэй Хуан нар байсан. Энэ хоёр хүний хувьд 20 гаруй насны хоёр хүүтэй байсан бөгөөд том хүн сөүлд ганцаараа байрт хүрээслэн амьдардаг, бага хүн эцэг эхтэйгээ хамт байдаг байж. Хэрэв эцэг эх нь гэртээ алуулсан бол хамт амьдардаг бага хүн ч гэсэн аюулд орсон байж болзошгүй гэсэн үүднээс цагдаа нар яаравчлан гэрлүүн очижээ. Нилээд удаан хонх дарж хаалгыг нь цохиж дотроос ямар ч чимээ гарсангүй. Эцэст нь цагдаа нар хаалгыг хүчээр онгойлгох гэж байхад хаалга онгойж гэрээс 24 настай ий инсог гарч ирсэн байна. Унтаж байгаад хаалганы хонх сонсоогүй юм уу гэж бодохоор тэгээд цагдаа нар эцэг их нь нас барсан тухай хэлтэл ий инсог огтхонч цочирдсан шинжгүй толгоогоо гудайлгаж суусаар байсан. Цагдаа нар аав ээж чинь хитэн цагт гэрээсээ гарав чи тэр үед хаана байсан бэ гэж асуухад ий инсогийн хоолой чичирч баг зэрэг айсан байдал нь харагджээ. Ямар ч тач цагдаа нар гэрийг нэгжин үзлээ. Анхаарал татах зүйл эхлээд ажиглагдсангүй. Гэвч удалгүй шинжээчийн баг ирж гэрийн зочны өрөө болон угаалгын өрөөнд люминалын урвал хийтэл маш их хэмжээний цусны үлдэгдэл гарчээ. Ингээд ий инсогийг шууд цагдаагийн газарт аваач юу. Тэгээд мөрдлөг эхэлснээс хэдхэн цагийн дараа өөрөө эцэг эхээ хөнөөгөөд цогцыг нь хэсэгчилж тайрс нуусан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Шалтгааныг нарийн тодруулахын өмнө цагдаа нар энэ эргийн талаар мэдмэгц ий инсогийн ах буюу талигаачийн том хүүтэй холбоо барьжээ. Том хүн дүү нь эцэг эхээ алчглаа гэсэн аимшигт мэдээг сонссон хэрнээ би дүүгээ ойлгож байна гэх мэтээр эргээд тайван хандаж бараг гэмгүй хандлага үзүүлсэн бүгдийг гайхшруулжээ. Энэ нь огт хэвийн бус зүйл тул эхэндээ ахыг нь ч бас хамсаатан байж магадгүй гих сэжиг гарсан ч түүний хаана юу хийж байсан нь нотлогдож сэжигтэй зүйл байгаагүй гэдэг. Энэ гэр бүлийн харилцаа ер нь ямар байваа? Ий инсог нь 1976 онд Тэнгисийн зэргийн офицер аав болон Сөүлийн нэр хүнтэй их сургууль төгссөн ээжийн хоёр дахь хүүхэд болж мэндэлжээ. Аав нь цэргээс халагдсны дараа томоохон компанид хэлтсийн дарга хийж бидний гэр бүл санхүүгийн хувьд дутагдах зүйлгүй өндөр орлоготой айл байсан. Гаднаас нь харахад өвгөө төгсгөж бодгоор харагдсан ч ий инсогийн хувьд жинхэнэ там байсан байж. Учир нь эцэг нь туйлын хэрцгий, хатуу чанга, мөн аав нь өөрийгөө цэргийн хүн гэдгээр бахархагч нэгэн байв. Энэ хоёр хүүгээ яг л армийн доод тушаалтныхаа адилаар харьцдаг байсан. Тэр аав нь цэргийн газар ажиллаж байхдаа ажлын шугамаар олон сараар гэрээсээ хол байх үе зөндөө. Харин удаж байж гэртээ ирэхтэйч хүүхдүүдтэйгээ дотн харьцаа байхгүй, бараг танихгүй хүн мэт хүндий ханддаг, багахан шалтгаан гарахад л чи яагаад инээгээд байна, эр хүн байж яагаад ийм юм бэ гихчлэн доромжилдаг нэгэн байсан гэдэг. Мөн хүүхдээ өсгөх үүргийг эхнэртэй бүрэн даатгаж эр хүн байж юун хүүхэд асрах гэсэн сэтгэлгээтэй байж. Гэвч энэ гэр бүлийн ээж ч гэсэн амаргүй хүн байв. Уг гэр бүлийн эцэг эхийн харилцаа хүүхдүүд нь бага байхаас л тааруухан тусдаа өрөөнд унтдаг байжээ. Үүний цааш шалтгаан нь анхнаасаа энэ хоёр хүний гэрлэлт хайр сэтгэл биш ашиг сонирхлоор хийгдсэн гэдэг. Ээж нь багаасаа л асар том амбицтай байж
Би анхны эмэгтэй ерөнхийлөгч болно гэж мөрөөддөг байж. Гэвч бодит амьдрал дээр боломжгүй гэдгийг ойлгомогц тэгвэл нөхрийгөө ерөнхийлөгч болгоё гэсэн мөрөөдөлд шилжжээ. Түүхэнд гарсан хэдэн ерөнхийлөгчдийн нэгэн адил цэргийн гаралтай эрийг сонгоод нөхөр нь дараа нь улс төрд орох замаар ерөнхийлөгч болж магадгүй гэж тооцсон байв. Гэвч нөхөр нь цэргийн албанд амжилт гаргаж чадахгүй, дэвшиж чадалгүй халагдаж, томоохон компанид жирийн нэг менежер маягаар ажиллах болсноос үүдэн нэрийнх нь том мөрөөдөл байхгүй болсон хэрэг. Тэр үеэс тэр хоёрын харилцаа эрс муудсан гэдэг. Гэвч ээжийнх нь том мөрөөдөл аажмаар хоёр хүүрүүн чиглэж эхэлжээ. Түүний эргэн тойрны хүмүүс тэр маш бардам, амьдралдаа сэтгэл ханамж муутай, төгс төгөлдөр байх гэд уурлаж бухимдах нь их. Бас хүүхдүүдтэй дэндүү хатуу байдаг гэж ярьсан байдаг. Гэхдээ түүний энэ хатуу чанга байдал нь том хүүтэй арай илүү зөөлөн, харин бага хүн их зодуулдаг талтай. Том хүн эцэг эхтэйгээ илүү сөргөлдөж би дургүй байна, таалагдахгүй байна гэж шуудхан эсэргүүцлээ илэрхийлдэг төрөлхийн зоримог зан чанартай тул бага зэргийн маргаан үүсэд өнгөрдөг байж. Харин бага хүн энэ сог нь дуугүй сул дорой байх тул эцэг эхэн дээрлэхэж зандарахад амархан байжээ. Тухайн гэр бүлээс алдартай жишээ дурдвал хоёр хүн хизээж төрсөн өдрөөрөө бэлэг авч үзээгүй гэх юм. Өөр олон арга хэлбэрээр зодуулж доромжлуулж өссөн гэдэг. Энэ согийг уйлж айж өөрийгөө буруутгаж явсан жишээг ярил цэцэрлэгт байхдаа яагаад гутлын үдээсээ зөв үдэж чадахгүй байна? Яагаад юу ч ойлгодгүй юм гэх шалтгаанаар модон ташуур саваагаар зодуулж байсан үе бий. Бүр бага сургууль байхдаа яагаад ингэж удаан хоолоо иддэг юм гээд хоолны савх шидэж хэрээс хитэрсэн дарамт үзүүлж байж. Заримдаа үгэнд орохгүй эсвэл бага зэргийн шалтгаанаар амлуу нь хүчээр хоолж ихэд залхихыг шаардах явдалч гардаг. Чи хичээл хийхгүй яагаад комик зураа суудаг юм бэ? Гэрт ирсэн утасны мессеж дуудлагыг сайн тэмдэглэж аваагүй гэх мэт шалтгаанаар ч зодуулна. Чи ийм байх юм бол гэрээс зайл чамд ирээдүй алга гэж хэл амаар үргэлж дарамтлана. Энэ цаг дунд сургуульд ороод улам их дарамтанд орсон. Нэг удаа унтаж байгаад ээжтэй баригдсныхаа төлөө зодуулжээ. Чи ийм байвал Сөүлийн томоохон их сургуульд орох уу? Хинт ч хэрэггүй амтан гихчлэн. Энэ цаг дунд ангид байхдаа бараг л хам мөрөнд үсэрч амиа уралмаар санагдтал хэцүү байсан тухайга хожим ярьсан байдаг. Ингэж явсаар тэр улам бүр тотгошоо, гутран зантай болж бүр хүмүүстэй харьцахаас айдаг, сургууль дээрээш дээрлэхүүлдэг хүүхэд болжээ. Ганц ч гэсэн сайн найзтай байсан бол сэтгэлийн заваараа бага ч гэсэн хуваалцах байсан байх. Гэвч тэр гэр бүлийн хүч хэрхийлэл дээр нь сургууль дээрх дээрлэхэлтийг давхар амссан тул өсвөр насныхаа эмзэг үед бүүн сэтгэлийн шарахтаа үлдсэн байна. Хичээл номондоо бол сайн байж ахлах сургуулаа амжилттай төгсөөд нэр хүндтэй Корео их сургуулийн инженерийн ангид элсэн оржээ. Уг нь баяр хүргэм амжилт бидтэй. Гэтэл эцэг их нь яагаад Корео их сургуульд орсон юм? Ядаж Сөүлийн их сургуульд орохгүй арчаагүй тэнийг амтан гэж доош нь хийсээр байв. Дараа нь энэ цаг хичээлээ төр завсарлан агаарын цэрэг татагдан 20 сар аль паасан. Тэр үед эцэг их нь огт эргэлдээр ирээгүй тэр маш их гомдсон гэдэг. Ах минь цэргийн алба хаахад эцэг их маань очтгол байсан. Гэтэл намайг байхад ганц ч удаа ирээгүй гэсэн. Том ах нь бусдад харьцуулахад тийм ч сайн сургуульд ороогүй ч Сөүл дундаж төвшний их сургууль байсан. Бас гэр бүлийн хүчирхээлэл дунд өссөн хүн. Насанд хүрээд гэрээсээ явж эцэг эхээсээ тустай байсан нь бие дааж доторх бухимдлаа гаргасан байх гэж мэрэгчлэтнүүд үздэг. Эцэг их нь хайхрахгүй байсан ч ах нь өөрийн байр суурьаа олж чадсан учраас тийм олон жил дарамтлуулсангүй. Үүнээс нь болоод баг хүү бухимдалтай үлдсэн гэж таамагладаг. Хачирхалтай ахыг нь байртай болгохдоо эцэг их нь энэ цагийн нэрээр зээл гаргуулсан тохиолдол байж. Ахыгаа нүүхэд тусалж өгөөд гэртээ ирсэн үед ээж нь байр нь ямар байсан том уу гэд янз бүрээр шалгааж энэ цаг гайгүй санагдлаа гэхэд ээж нь чи яагаад олигтойхон хариулт хэлж чадахгүй байна гэж уурлаж эцэст нь энэ цаг хизээч үзүүлж байгаагүй дайралтаар ээжтэйгээ хэрүүл хийсэн гэсэн. Энэ нь түүний хувьд анхны болон сүүлчийн удаа ээжтэйгээ сөргөлдөж үдсэн явдал болж. Энэ хэрүүлээс 10 хоногийн дараа энэ цаг аимшигт хэрэг хийсэн байдаг. 5 сарын 11-нд ээжтэйгээ хэрэлдэхэд ээж нь чи сэтгцэн эмнэлэгт очих хэрэгтэй гэж хэлсэн байна. Ээжтэйгээ хэрэлдсэнийг аав нь мэдээд дараа нь чи одоо яасан том болоо вэ? Дуугүй л амьдр гихчлэн загнаж. Энэ цаг уйлан өдийг хүртэл өөрийнхөө хэцүү байсныг ярьтал аав нь чи тийм л хэцүү байсан юм бол эрт хэлэхгүй яасан юм? Гинэт сүр болгоод гэж басамжилсан гэдэг.
Инсогч энэ хоёртой юу ч яриад нэмэргүй юм байна гэж бодсон. Тэгээд 6 хоног өрөөнөөсөө огт гараагүй. Эцэг их хоёр нь гарахдаа хоол бэлдэж үлдээд харин тэр аав нь чи багада ийм тийм байлаа гэх юм. Би бас тэгжил өссөн гэх мэтээр урт цахиа битсэн ч эцсийн агуулга нь эн чин ноктоос хүчирхийлэл биш чиний төлөөлт гэснийг ойлгох хэрэгтэй гэжээ. Хэрэг үйлдсэн 5 сарын 21-ний өглөө эрт Инсог өрөөнөөсөө гарч ирээд аав нь ихэд хайрлаж нандиндаг вискиг ууж эхэлжээ. Тэгээд эхлээд ганцаараа унтаж байсан ээжийнхээ өрөөнд ороод хаалга хаагаад бэлдсэн алхаараа ээжигээ зэрлэгээр алсан байна. Ээжигээ алчхаад айд сандарсандаа цаг шахам гэртээ ийш тийш холигчээ. Аав сэрвэл намайг алсныг мэднэ. Намайг яах бол гихчлэн айж бодсны эцэст нь аавыг ч бас алахгүй бол болохгүй гэж шийджээ. Ингээд аавынхаа өрөөнд орж мөн л адил аргаад амийг нь бүрлгөв. Гэртээ ганцаараа үлдсэн Инсог 2 өдрийн турш эцэг эхийнхээ цогцыг хэсэгчлэн хуваан бэлдэж 100 литрийн багтаамжтай хогны утанд жижиглэн хийж хэд хэдэн газар тараан хайжээ. Яагаад заавал цогцыг мөчилж хайсан бэ гэхэд би үнэхээр айсандаа хийсэн гэж тайлбарласан байдаг. Би гар толгой гүн олохгүй газар хайвал хэрэг илэрхгүй байх гэж бодсон гэв. Удалгүй цагдаа нар Инсогийг баривчлав. С ิจ гтэй зүйлсийн нэг болох хөрөө, төмөр, багжнуудыг ч илрүүлсэн байна. Ингээд шүүхтэр очиход анхан шатны шүүхээс Инсогт цаазын ял оноосон. Харин дав заалдах шатны шүүхтэр санаанд оромгүй хүн түүнийг өмөрсөн ах нь байжээ. Ах нь дүүгийн хийсэн хэрэг бол мэдээж хэрцгий онц ноцтой гэмт хэрэг гэж хэлсэн ч хэрэв манай эцэг их ядаж ажлын газрын дарга ажилчтандаа ханддаг шиг жаахан инрэл халамж бидэнд үзүүлсэн бол ийм хэрэг гарахгүй байсан гэж хэлсэн гэдэг. Тэр үгийг сонсоод шүүх танхимд байсан хүмүүс уйлсан гэж ярьдаг. Инсогийн сэтгцийн байдал нь асар их төгшөөр цохиролд автсан гэсэн шинжилгээ гарч. Энэ нь ялын хэмжээ буурах хүчин зүйл болж мөн багаасаа онц ноцтой гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэж шүүх үзээд эцэст нь цаазын ялыг хүчингүй болгож бүх насаар хорих ял болгон өөрчилжээ. Инсог одоо болтол дотоодын хорих ангид ял эдэлж байгаа. Өнөөдрийн хэргийн хувьд гэмт хэрэгтэн хохирогч шиг санагдах түүх байлаа. Гэтэл тэнд дахиад нэг харамсалтай үнэн бий. Инсогийн эцэг эгч бас багада гэр бүлийн хүчирхийллийн золиос байсан тогтоогдсон явдал. Ээж нь ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг, дандаа хатуу хөтөө орчинд өссөн, зүгээр л уран зохиолын ном уншсан шалтгаанаар зодуулдаг охин байж. Эцэг нь багада ахыг нь илүү хайрладаг эцэг ихтэй гомдолтой өссөн, бараг л Инсогтой адилхан шарах зүрхэнтэй тээсэн хүн байсан нь сүүлд мэдэгджээ. Сэтгэл судлаачдын хэлснээр эцэг их нь багада амссан сэтгэлийн шархаа өөрийн хүүхдүүдэд давуулан үзүүлэх, яг тэр хэлбэрээ дамжуулж өгдөг үзэгдэл нийгэмд байдаг нь туйлын харамсалтай. Саяхан нэгэн телевизийн суваг энэ эргийг нарийн судалж гаргасны дараа Инсог хорих ангиас цахиа илгээж хэрвээ өнгөрсөн үе рүүгээ очиод үг хэлж болтгсон бол би өөртөө алхаас илүү яг одоо тэр гэрээс цухтаа гэж хэлэх байсан гэж битсэн байжээ. Би өөрөө гэр бүлийн хүчирхийллийг биеэр мэдрээгүй ч энэ хэргийг бэлдэж суухдаа зарим нэгэн кино цуврал санаанд орж байлаа. Жишээлбэл саяхны Теклори цуврал дээр хэрцгий аав ээжтэй гардаг хэсэг бий. Эхнэрээ дунд ахлах сургуульд сурдаг охиноо хүртэл зодож мөнгийг нь дээрэмдээд арх уучхаараа хүн биш болчихдаг дүр. Тэгж хэцүү байхдаа эцэг ихээ алаад хажмаар санагдах мөч байж болно. Гэхдээ хүн алхал хамгийн зөв зам мөн үү гэвэл үгүй гэдгийг бид мэднэ шүү дээ. За ингээд өнөөдрийн бичлэг маань энэ хүртэл байлаа. Дараагийнхаа бичлэгээр уулзцгаая.